Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын баг хурал өнөөдөр гадаад хэргийн аманд эхлэн үргэлжилж байна. Баг хуралд Европ, Америк твийн 50 орчим эрдэмтэн судлаачд иржээ. Олон улсын эрдэмтэд чуулж зүүн хойд Азийн уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдлын асуудал мөн бүс нутгийн эрчим хүч, дэд бүтцийн харилцаа, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэж байгаамаа. Гадаад дотоодын төлөөлөгчдийн ярьж буйгаар дайнаас хойш энэ бүс нутагт зэр зэвсэг, газар гэд маргаантай баггүй асуудал шийдэгдээгүй өнөө хүрчээ. Тиймээс энэ удаагийн баг хурал нь нэгдсэн ойлголтод хүрч хэлэлцээр хийж маргаантай асуудлаа шийдвэрлэхэд томоохон үр дүн авчирна хэмээн харж байна. Инх тайван хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулагдсангүй ер нь бол дайнаас хойш шийдээгүй асуудлууд энэ мэт байна. Хүнийг өв олноор хөнөөдөг тийм зэвсгүүд бас энэ нөхцөлд их хуримтлагдсан байна. Тэгэхээр нэгдүгээрт бол уулзаж ярилцах ёстой. Хоёрдугаарт бол энэ бүс нутагт хамтын нийтлэг асуудлуудаа ярилцдаг одоо энэ дэр боломж байх ёстой, хамтын ажиллагааны байгууллага байх ёстой. Гуравдугаарт энэ бүс нутагт олон том эдийн засгийн төслүүд хэрэгжиж байна. Шатдаг, хий, газрын тоос, дамжуулах шугам, олон улсыг хамарсан авто цайврын зам, төмөр зам, баялаг ордтой уурхайнууд энэ бүгдийг хамарсан эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжихийн тулд улс орнууд хоорондоо уулздаг, ярилцдаг байх ёстой. Манай хоёр улс нь өөрсдөө цөмийн зэвсэгтэй, Япон, Өмнөд Солонгос одоо Америк нэгдсэн улсын цөмийн зэвсгийн одоо шөхөр доор байдаг энэ төргээд их л тийм зүүн өмнөд Азтай харьцуулах юм зүүн хойд Азийн асуудал ихтэй хүнд байгаа. Тэгээ ямар ч үсэн энэ ч бид нар хайч болохгүй. Монгол улс энэ бүснүүд хамаардаг бол ядаж энэ эрдэмтэн мэрэгдийн хүрээнд энэ яриа хэлцээ явуулах, санал бодлын солилцуулах, байр суурийг ойлгуулах, ойртуулах иймэрхэл талбар дүүсгэсэн үүднээс бол энэ манай Улаанбаатар яриа хэлцээгс нэртэй яваа. Монгол улс цаашид зүүн хойд Азийн орнуудын баг хурлыг жил бүрийн 6 дугаар сард зохион байгуулж ахаар болсон. Энэ нь бүсийн орнуудын хамтын ажиллагаа уур амьсгалд ч эерэг нөлөө үзүүлнэ хэмээн олон улсын төлөөлөгчид хэлж байна. Оростой, Японы хувьд бол бас маргаантай байдаг бол умар арлуудын асуудал гэж тийм асуудал байгаа. Тэгэд энэ асуудал бол ихэнх бас маргаантай байдаг. Тэгэд бид нар Монгол улсын одоо зохион байгуулсан тийм зуучлалын үр дүнд бол энэ асуудлуудыг бусад улсуудтай Япон одоо шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Олон улсын хурал өнөөдөр маргааш 2 өдөр гадаад хэргийн аманд болно. Бүсийн хэмжээнд нийтлэг маргаан дагуулад буй газар, зэр зэвсэг, цэрэг армиас эхлээд олон асуудал шийдэгдэхэд томоохон үр нөлөө өгнө хэмээн баг хуралд оролцогчид онцолж байсан юм а.